Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй хүн байдаг үнээс 11 мянган хүүхэд гэсэн судалгаа байгаа юм. Гэтэл улсын хэмжээнд эдгээр хүүхдүүд зориулсан ердөө 6хан сургуультай үүний дөрөв нь оюуны, үлдсэн 2 сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийнх. Эдгээр хүүхдүүд өнөөдөр бусад хүүхдүүдийн адилаар сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн сурагчдын эрх зөрчигдөж байгаамаа. Тодорхойлбол тус сургууль тохионы хэлний мэргэжсэн багш нэг л байдаг байна. Энэ багш бага ангид монгол хэлний тохионы хэл зааж, ахлах ангиудад олон улсын тохионы хэлийг заадаг. Харин бусад нарийн мэргэжлийн багш нар нь тохионы хэлээр хичээлээ заадаггүй байна. Үүнээс болж хүүхдүүд хичээлээ ойлгохгүй тохионы хэлээ бүрэн эзэмсэж чаддгүй, түүнчлэн багш нар нь хүүхдүүдтэй зөв бус харьцдаг гэдгийг хэллээ. Тэд бусдын адил чанартай боловсрал эзэмшиж, их хэл тохионы хэлээ чадварлаг багш нараар заалгах хүсэлтэй сургуулийнхаа захиргаанд удаа тавьжээ. Гэвч сургуулийн захиргаанаас тэдний хүсэлтийг хүлээж авахгүй байгаа учраас хичээл хайл зарлалаа. Бид нар бол хүндээс хамгийн гол нь бид нар боловсрал энэ бидэрт энэ ухамсарыг өгөөтгөөч, тохионы хэлээр энийг өгөөтгөөч гэж муухай одоо буруу бичээд бид 2 3 гэдэг дүн авахаасаа илүүтэйгээр би энэ тохионыхаа хэлээр боловсроо эзэмшмээр штэ л гэдгийг хүсэж байгаа штэ. Тэгээ би мессежээр бичдэг хүмүүс миний мессежийг ойлгохгүй энэ юу гэсэн үг юм. Тэ 29 дугаар сургуулийн бүгд бид нар алдаатай бичиж байна, алдаатай бичиж байна. Тэрийг ойлгохгүй байна. Энэ юу юм боловсралыг сайжруулах гэдэг байгаа штэ. За боли бид нар одоо ингэ төгслөө, тийм ээ? Тэгэл нөгөө нэг хүүхдүүд эргээд орж ирээд ингээд шалгалтаа өнгө дандаа ундаг, шалгалтын дээр ундаг. Ээштийн шалгалтанд одоо бусад анги төвших шалгалтын дээр ундаг. Гэтэл одоо ингээд бид нар дээр ингээд 4 юм уу 5 юм уу A B C гэдэг дүн тавьдаг. Дүн тэр дүнгээ бариад өөр газар очингууд би ундаг. Энэ яагаад бид ингээд худлаа авахлагдчихж байгаа юм бэ? Худлаа хэлж байгаа юм бэ те. За одоо би хавар одоо төгснө. Одоо би ингээд 3 сарын хугацаанд ингээд төгсөө явчихна. Гэтэл би төгсөө явна миний үлдсэн дүүнэр маань яах юм? Тэдний ирээдүй яах юм? Тэдний төлөө бид нар бас энэ чинь ингээд зогсоод бид нар хүсэл мөлөөдөр илэрхийлээд би санал тавьсан саналынхаа дагуу хариултаа сонсоод ингээд бид нар бие бинийгээ дэмжиж штэ. Бид нар энэ дүндээ бас дэмжиж штэ. Тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд хүүхдийн боловсролд үнэхээр санаа зовж явдгаа учралсан юм а. Учир нь хүүхдүүд нь тусгай сургуульд сурдаг мөртлөө одоо болтол тохионы хэлээ бүрэн эзэмсэж чадаагүй, нийгэмдэр гарахад бичгийн хэлээр чөлөөтэй харьцаж, жирийн хүнд ойлгуулж өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлж, нийгэмтэй харьцаж чадахгүй байгаад санаа зовж байгаагаа хэлсэн юм а. Хүүхдүүд өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаа нь зөв гэж бодож байна. Энэ асуудлыг бол өөрөө дэмжиж байна. Яагаад гэвэл одоо манай хүүхд маань 12 дахь анги л та өнөөдөр бол энийг ингээд таслан зогсоогоод таяхаа өрүүлээ. Энэ би ч гэсэн ингээд тавахгүй яваад өгөл явдаг. Хамгийн гол нь цаашид үргэлжлэх хооч ирээдүгээ өчнөө л Монголд ч өчнөө л хэлгүүдүүлийн хүүхдүүд жилээс жилд нэмэгдээд байна. Тэр бол биднэрт үнэхээр харамсгаар тийм асуудал болохоор хүүхдүүд өнөөдөр тохионыхоо хэлийг багш нарыгаа сайн яриач, тохиогоо сайн хэлээч тийм ээ. Бүрэн боловсролыг биднэрт олгооч л гэсэн үднээс энэ хүүхдүүд бие төлөөлөл болоод ингээд цагшаал гаргаж ил байх шиг. Энэ хүүхдүүд гарч ирж ингэж тэмцэж байгаа нь би зөв гэж үзэж байна. Ягаад гэвэл өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ хүүхдүүд болохоор дүлээ сул сонсголтой учраас эдгээр тохионы хэлээр боловсрлаа авахгүй л бол эдгээр мэдээллийг хүртээмжтэйгээр авч чадахгүй. Тэгээд энэ хүүхдүүдийн боловсрол муу авснараа ирээдүйд гараад эдгээр амьдрах чадвар сул дорой болно гэсэн. Тохионы хэлээр л хүртээмжтэй өгөхгүй бол хичээлээ олвол дутуу ойлгодог. Бичих үсгийн чадвар муу. Номоо уншаад утгыг нь ойлгохгүй. Тэргээ буцаад бичгээр бүрэн гүйцэд зөв илэрхийлж чадахгүй. Тийм л одоо иргэн болж нийгэмд гарах гад байна. Тэрнээсээ болол энэ хүүхдүүд биднэрт нийгэмд гараад амьдрах чадвар муу гэдгээ одоо ухамсарлаад ингээд тэмцэл өрнүүлж байгаад би бол ээж хүний үднээс бол дэмжиж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29 дугаар сургуулийн тохионы хэлний багшийн тайлбарлаж байгаагаар өнөөдөр манай улсад тохионы хэлний боловсон хүчин бэлтгэдэг сургууль байдаггүй, бүх хичээлээ тохионы хэлээр заах боломжгүй. Сургалтын чанараа сайжруулахын төлөө ажиллаж байна гэсэн тайлбарыг өглөө. Бид нар энийг огт үүсгэж байгаа юм бол байхгүй манай сургуулийн удирдлагын хувьд. Гэхдээ энийг сайжруулахад бол бүх багш нарынхаа тохионы хэлний ур чадварыг сайжруулахад нь бид нар урд нь анхаарч байсан, одоо ч гэсэн цаашид анхаарна. Гэхдээ тохионы хэлээр ганцхан бол ердөө бүх шинжилгээ ухааны хичээлүүдийг заах боломж нь ердөө байхгүй. Манай одоо өнөөдрийн ингээ хэрэглэж байгаа Монголын тохионы хэлээр. Харин гэхдээ энийг тохионыхаа хэлийг улам боловсронгуй болгоод багш нарыг чадваржуулаад тэгээд бүх хичээлүүдийг ойлгуулах боломж бүрдсэн тохиолдолд бид нар хичээлийн сургалт чанар гэдэг асуудал дээр бол одоо өндөр түвшинд гарах боломж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин бүрдүүлж, тэднийг жирийн хүүхдүүдийн адилаар сургуулаа төгсөөд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх шаардлага гарсаар байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ойлгож ажилд авах байгууллага тун хомос байдаг. Манай оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих анхаарал халамж өгүүлэгдэж байгаамаа. Тэд боловсрал эзэмшиж чадахгүй байна гэдэг нь дараагийн эрхээ эдлэх хаалгыг хааж байгаа хэрэг юм. Тийм учраас энэ асуудал төрөөс онцгойрон анхаарч тэдний дуу хоолойг сонсож эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлж өгөхийг энэ мэдээллээрээ дамжуулъя.